За 61 нэгэн хүн амын өсөлтийн тоо 0-10 жилийн завсарт ийм хуулиар өөрчлөгдсөн гэж байна. За тэгээд анх 1000 хүнтэй байсан бол 6 дахь жилдээ хүнтэй болох гэж. За энэ манай хүн амын өсөлтийн хурд. Тэгэхээр энэ маань өсөлтийн хурд буюу бүгдээ эндээс нэг жоохон шинжилгээ хийдэг. За энэ уламжлал авсан би тэгтээ тэнцвүүлээд Т-ийн хаалтнаас за 4 Т-ийн хаалтнаас гаргачих. Тэгэхээр 3 Т-гээс хасах нь 13 тэнцүү Т. За эндээс тусбарын тэнцвэр Т тэнцвүүдийг ба Т тэнцүү 13 гэх нь 13 хэрэг 4 бүхэл 3-ны нэг юм шүү дээ. Тэгэхээр эндээс багцаалбал 0 4 бүхэл 3-ны 1. Тэгэхээр чинь Т-ийн хувьд манай эн чинь дээш харсан параболоос манай одоо хурдны хүн амын өсөх хурдна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ уламжлал дээрээ орлууллаа. Энд дээш харсан параболын чиний эртний нэмэх энд хасах. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр манай өөрчлөлтийн хурдаас харуул 0-оос нэг 4 жилийн хойш манай хүн ам ингээ буурсан байна. Тэгээд нэг 4 гаруй жил ингээс цаашгаа манай хүн амын тоо өссөн юм байна. За эхлээд бол буурж агаад тэгээд дараа нь өссөн байна те. Тэгэхээр би одоо 6 жилийн дараа манай хүн багцаагаар хэд болсон бэ гэдэг болох гэж байгаа. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ хүн амын тоогоо олохын тулд эндээсээ өсөлтийн хурдаасаа интеграл авна. Тэгэхээр 12 Т-гээс хасах нь 52 Т. За эндээс интеграл авсан чинь 12-ыг хүрчих нь Т-ийн кубыг хуваах нь 3, хасах нь 52, Т-ийн квадратыг хуваах нь 2. За ямар нэгэн С уламжлахад алга болсон байж магадгүй тий. Тэгэхээр манай хүн амын тоо маань за ингээ ураахаар 4 Т-ийн куб хасах нь 26 Т-ийн квадрат нэмэх нь С. За тэгсэн чинь манай хүн амын тоо 1000 хүнтэйсэн хэрэг Т0 гэсэн хугацаанд тэгвэл. Тэгээ ингээ орлуулсан чинь 1000 гарна гэдэг чинь С1000. За манай анх байсан хүний тоо 1000 байсан. За тэгвэл одоо 6 жилийн дараа ямар болсон юм бэ гэхээр бүгдээрээ за ихтэй жүжигсэн хүн амынхаа функцийг хүнээс хамаарсан функцийг тодруулъя. Тэгэхээр 4 Т кубээс хасах нь 26 Т квадрат нэмэх нь 1000. За одоо 6 жилийн дараа бүгд 6-г орлуулж чинь. Тэгэхээр 4-ийг хүчин 6-гийн куб хасах нь 26 хүчин 6-гийн квадрат нэмэх нь 1000. Энийг олно гэсэн үг. Тэгэхээр 4-ийг хүчин 216 хасах нь 26 хүчин 36. За тэгээд нэмэх нь 1000. Тэгэхээр энэ маань 928 болж байна. 928 хүн. Тэгэхээр нөгөө анх яагаад ингэж анх 1000 хүн байсан 928 болчихоо гэхээр манайх нөгөө анхны энэ 4 жилд бол нэлээд бууралтай жаад тэгээд 4-өөс цааш өссөн. За тийм учраас 6 жилийн дараа манайх 928 хүнтэй байх юм байна. За энэ мөрий энэ шалгуун дээр хүлээсэн төрсийн талбайг болгож байна. За тэгэхээр бүгд ямар төрсийн талбай болгож байгаа төсөөлөе те. За f-д x квадрат гэдэг маань парабол 0 байхад 0, 1 байхад 1, хасах 1 байхад 1 гэж ер нь багцаагаар манай парабол нэг ийм байх гэсэн үг. За тэгсэн чинь бүгд x тэнцүү хасах 1 гэж. За хасах 1-ийг дайрсан энэ шалгуун x тэнцүү хасах 1. Дараа нь x тэнцүү 2. За x тэнцүү 2. Дараа нь y тэнцүү тэг гэж. Y тэнцүү тэг. За энэ шумуудаар хүрээлэгдсэн төрсийн талбай нь за ийм 2 хэсэг байгаа. За энэ хэсгийн талбай болох юм биш. За тэгэхээр одоо бүгдийн чинь манай төрс маань 2 хэсэгт хуваагдчихжээ. S1, S2. За энэ 2 төрсийн талбайг болоод нэмчихнэ гэсэн үг тий. За одоо бүгдээрээ S1, S2-ийн хэлбэрийг олно буюу S1 маань одоо энд хасах 1 гэсэн үг шүү дээ. Хасах 1-ээс 0 хүртэл. За дээр нь орж байгаа функц болох манай парабол, доор нь орж байгаа нь y тэнцүү тэгнэ. Тэгэхээр x квадратаасаа 0 гэсэн. Тэгээд x. Цаашаа үргэлжлээд бүгдээр 0-оос 2 хүртэл. За мөн адилхан дээр орж байгаа нь болохоор манай x квадрат нь доор орж байгаа нь 0. За энэ интегралыг бодно гэсэн үг. Тэгэхээр ингээд бүгдээр харсан чинь маань хасах 1-ээс 0 хүртэл гэдэг функц нэрээ 0-оос 2 хүртэл манай функц нэр байгаа. Тэгвэл энийг шууд нийлүүлээд ингээд тавьж болно. Хасах 1-ээс 2 хүртэл тэгээд x квадратаас 0 гээд энэ интегралыг бодоход хангалттай. За тэгэхээр x квадратаас интеграл авахаар x кубыг хуваах нь 3,
Тэгээ хэл нь хасах нэгээс 2 хэл. Тэгэхээр бүгдээ дээд хэл 2-ыг таглаа 8. Хасах нь доод хэл хасах нэгийн куб 8 хасах нэг. Тэгэхээр 3-8 хасахын нэмэх 3-1 гээд манай талбай нь 3-тай тэнцүү гарах юм байна. За энэ функцийн график ба x-4, 9, 9 тэг гэсэн шугамудаар хүрэлсэн талбайг 5 тэнцүү дэд засварт ашиглан тэгшинцэд хуваах замаар ойролцоогоор тооцоол гэж байна. За тэгэхээр бүгдээрээ энэ графика 2x квадратаас ханыг гэдэг маань парабол тийм үү? За тэгэхээр манай параболын оройн цэг нь 2x квадратаас гэдэг маань оройн цэг нь 0 хад 1 гэсэн цэгийг дайрсан юм байна. 0 хад хасах 1 гэсэн цэг байна. За тэглэг ахлах цэгийг нь бол бүгдээрээ y-ийн оронд тгийг тавьчвал 2x квадратаас ханыг тэнцүү тэг гээд x квадрат нь 2-1. Тэгэхээр x нь тэнцүү нэмэх 1-ийг бүхэн 2 буюу ойролцоо нь 0-аар нийтдээ дарж байгаа юм байна тийм. За тэгэхээр би өөрөөр графика багцаал зурыг 0 байхад хасах 1 гэсэн цэгийг дайрсан. За энийг бол нэг 0-аар нийтдээ таваар дайрч байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр би энд тодорхой харуулахын тулд манай парабол маань ингийн гэж. За энэ тлэсг нь л яг бүтгэн зурч дээрсэн нэг нь шаардлагагүй. За энэ нь болохоор нэг багцаагаар 0-аар нэлж. За би нэг жирийн хайцангуй зурсан байна л да. За энд 4-өөс бүтэн зурвал нэлээд том зурагдах гэдэг учраас би 4-өөс 9 буюу x тэнцүү 4 гэдэг шулуун, x тэнцүү 9 гэдэг шулуун, тэгээд y тэнцүү тэг гэдэг энэ дөрвөөр хязгаарлагдсан төрсийн талбай гэхээр бүгдээрээ энийг болох гэж байна. За тэгээ нэг ойролцоогоор тооцоолж гаргаа гэсэн. Тэгэхээр би энэ шав төрсийн талбай болохын тулд яах вэ гэсэн чинь 5 тэнцүү дэд засварт хуваах гэсэн. Тэгэхээр би 4-өөс 9 гэсэн гэрчмээ 5 тэнцүүс хуваахын тулд 9-өөс 4-ийг хасж байгаа 5 хуваach. Тэгэхээр нэг гарч. Тэгэхээр нэг бүрттэй юм байна тий. Тэгэхээр энд 5, ишээ 6, ишээ 7, ишээ 8 гэд бүгдээр ингээд 5 тэнцүү завсарт хуваах ингээд. За тэгэхээр одоо энэ бүдэнд ингээд нэг морин шугам трапец энэ хэсэг нь болохоор нэг юм морин төрс байгаа шүү яг тэгшинт бол биш тий. За морин шугам трапецууд үсэж байна. За тэгэхээр би ойролцоогоор энэ нэг 5 трапецийн талбайг бодоод одоо бүдүүн таймруулж байгаа гэсэн үг шүү дээ тий. За үргэлж яг трапец үснэ үл ингээд одоо манай энийг ингэж холболоо гэж бодоход за нэг ингэ холболоо гэж бодоход энэ нэг жижигхэн хэсгүүд үлдэн штэ тий. Тэгэхээр үргэлж яг энийг шугамар холбоход энд маань нэг юм жижигхэн завсрууд үлдэн шүү. За одоо нэг яг энэ л тодорхой хатхантай ингээд нэг жижигхэн завлдж байгаа. За тэгэхээр үргэлж манай трапец маань ойролцоогоор тооцоолж гаргаж байгаа шүү. За тэгэхээр одоо би эхний трапецийг болохын тулд трапецэнд болохтой бүгд яг дээд цур дээр доод цурыг нэмээд хоёр тугаад өндрүүд нь бол дандаа нэг. Тэгэхээр надад одоо энэ дээд цурийн урт өндөр хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр f-д x тэнцүү x квадрат 2x квадрат цахны нэгдээ бүгдээрээ энэ 4 цэг дээр хутах 5 цэг хотууд нь олчих. Тэгэхээр тэр нь манай трапецийн өндрийг болж байгаа гэсэн үг. За өөрөөр за x өндрүүд юугаад олгох өндөр гинэ суурьд олгох. За 4-ийг болохоор 2-ыг бүчгэн 4-ийн квадратаас ханыг буюу 16 2-оор 32-оос нэгсгэр 31 юм байна. За даан 5-ыг болголоо. Тэгэхээр 2-ыг бүчгэн 5-ийн квадратаас ханыг. Тэгэхээр 50-аас ханыг 49. За дараа нь 6-г орлуулчих. Тэгэхээр 2-ыг бүчгэн 6-гийн квадратаас ханыг 36 чинь 72 юм чинь 71. Дараа нь 7-г орлуулчих. 2-ыг бүчгэн 7-гийн квадрат хасах нэг. Тэгэхээр 49 гэж 98-аас нэгээс хар 97. За даа 8 орлуулчих. 8-ыг тавахаар 2-ыг бүчгэн 8-ийн квадратаас хасах нэг. 64-ийг 2-оор гэхэр чинь 128, 1-ийг хасахаар 127. За даа хамгийн зах нь 9-ийг орлуулахаар 2-ыг бүчгэн 9-ийн квадратаас хасах нэг. Тэгэхээр 81-ийг 2-оор гэхэр чинь 162, 1-ийг хаслаа 161. За эдгээр юу гарч байгаа гэхээр жишээлбэл би хамгийн захын нэг юм юун трапецийг авъя л да. За нэг ер нь ийм баг гэсэн үг шүү. Энэ нь 4, энэ 5 дээр тэгэн чинь нөгөө парабол юм чи ингэж явж байгаа шүү дээ. Тэгээд 4 дээр хутахыг нь олно гэдэг чинь 4 дээр хутах гэднэ гэдэг маань энэ зай буюу манайх тэр нь 31 юм байна. Энэ 31. За нөгөөх нь болохоор 5 цэг дээр хутах нь 49 гэдэг маань яг 5 цэг дээр авч байгаа утга буюу энэ зай гэж хэлнэ. Үргэлж энэ зай. Энэ юу вэ гэсэн чинь 49.
За тэгэхээр бүгд энэ трапез. За энүүд яг одоо энийг ингээ холбочвол энд нэг зай үлдэн шүү дээ. Тэгэхээр би энэ трапезийн талбайг болохоор миний талбайнаас яг энэ тохиолдол илүү гарч ирсэн гэсэн үг тийм. За тэгэхээр ойролцоогоор тооцоолж байгаа шүү. За зарим нэг нь илүү гараа, зарим нэг нь дутаа тий. За одоо бүгдээрээ эндээс S1, S2, S3, S4, S5 гэсэн трапезийн талбайг нэмэх гэж байгаа. За тэгэхээр одоо юу гэсгээр 4 дэх утганы нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 31 дээр 49-ийг нэмээд 2 таваа. За дараагийн талбай нь болохоор 5 цэг дээр хутга 6 цэг дээр хутга 2-ыг нэмэх гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тэгээ өндөр нь нэрээ нэг шүү дээ. Өндөр нь болохоор энэ зэ 1. За өндөрийг үржих нь өндөр нь 1. За цаашаа үргэлжлээд 5 цэг дээр хутга маань 49, 6 цэг дээр хутга маань 71, тэгээд 2 таваагаад өндөр нь 1. За дараа нь болохоор 6 цэг дээр хутга 7 цэг дээр хутга 2-ыг нэмээд 2 таваагаад өндөр хурцлж байгаа. За энийг жоохон нааш нь татчихнаа. Тараагаа нэг мөрөнд тавтаач. За дараагийнх нь болохоор 7 цэг дээр хутга дээрээ 8 цэг дээр хутгаа нэмээд 2 таваагаад өндөр хурцлж. За сүүлийнх нь болохоор 8 цэг дээр хутга дээрээ 9 цэг дээр хутгаа нэмээд 2 таваагаад өндөр хурцлж. За хэдэн цэг нэмэхээр манай талбай ойролцоогоор гарна гэсэн үг шүү дээ. За бүгдэнд нь 2-ны 1 өмч хаалтнаас гаргачихъя. За 31 дээр нэмэх нь за 49 2 удаа байна. 71 2 удаа, 97 2 удаа, 127 2 удаа, 61 1 удаа. За тэгэхээр одоо бүгдээрээ 31 дээр нэмэх нь 49-ийг 2 удаа, 71-ийг 2 удаа, 97-г 2 удаа, 127-г 2 удаа, за 161-г 1 удаа. За ингээд гаргачихна гэсэн үг. За тэгэхээр бүгдээ энийг ингээд ойролцоогоор тооцоолж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай энэ хариу нь тэнцүү хэд гарах вэ гэсэн чинь нийлбэр нь за нэг ингээд ойролцоогоор тооцчих. Тэгэхээр 2-ны 1 гээд ойролцоогоор гинэ. Одоо би тооны машиныг тоолчих цагаа минь. За тэгэхээр бүгдээр одоо 31 дээр нэмэх нь 49-ийг 2 удаа нэмээд дараа нь 71-ийг 2 удаа нэмээд тэгээд 97-г 2 удаа нэмээд 127-г 2 удаа нэмээд тэгээд 161-ийг нэмэхээр манайх 880 гарч байна. За тэгэхээр 880-ыг 2 тавахаар 440. За манай талбай нэг 440 гарч байна тий. За одоо тэгсэн бүгд яг ойролцоогоор бодсон. Яг жинхнээсээ бүгд ингээд ойролцоогоор бодохгүйгээр энэ талбайгаа олвол ингэсэн гэсэн үг шүү дээ. S тэнцүү хилэн 4-өөс 9 хүртэл. Дээр орчоор манай 2x квадрат саныг доор орчоод 0. За ингээд интегралаар бодохоор манай талбай бол яг гарч ирнэ тий. За энэ болохоор бүдүүн тамир гарсан. Яг л бүгдээрээ одоо энэ маань яг чихэндээ трапез биш шүү дээ тий. Нэг юм жижигхэн хэсэг илүү нэмэгдсэн байгаа гэсэн үг. За шулуун шумаар болчихсон гэсэн үг тий. Одоо тэгвэл энийг жинхэнэ хийдээс нь харъя л да. Бүгдээ зэрэндээ 1 метрэндээ хуваалаа. 1-ээс интеграл авахаар x. Тэгээ хилэн 4-өөс 9 хүртэл. За 3-ны 2-ыг хүчин x кубтэй эхлээд дээд хэлээ орлуулад дараа нь доод хэлээ орлуулад хасчих. Дараа нь x-ийн хооронд дээд хэлээ олоод доод хэлээ орлуулад хасчих. За тэгэхээр чи манайх энд юу асан гэсэн чинь 9-ийн кубээс хэдийг асах вэ гэсэн чинь 4-ийн кубыг хаснаа. За тэгэхээр энэ маань 665 гарч байна. Хасах нь энэ 5 гэсэн үг. За тэгэхээр 3-ны 2-ыг бүрчгэн 665 иш 3-аар хүч. Тэгэхээр хасах нь 15. Тэгэхээр бүгдээ 665-аа 2-оор үржүүлээд 15-ыг хасахаар 1315. Тэгээ 3 тоохоор за нэг би зөв 3 тоогаад манай хариу нь за ми зөв ойролцоогоор бодоод яч 638.1. Өөрөлд манай хариу 638 бүхэл 3-ны 1 байгаа л да. За тэгэхээр ойролцоогоор энэ за яг одоо юм байна тий. Тэгсэн чинь бүгдээрээ энэ чи бүдүүн таймаар тархитай зэрэгдэхэд 440 гарсан шүү дээ тий. За тэгэхээр ойролцоогоор жаац. За энийг хэлж байгаамаа. За дараа нь яг жинхэнэ тэгэхээр энэ нөгөө нэг ойролцоогоор тооцоол гэхээр манай хариу нь 440 гэдэг хариугаа авах сонгох тест дээр бол.
За тэгээ бөөмийн хурд нь ийм метр секунд функцээр өгсөн бол 0-5 секунд ямар зам явсан бэ гэж. За энэ манай хурд гэдэг бол замаас уламжлал авахаар хурд гардаг. Тэгэхээр би одоо замаа олъё гэвэл эндээсээ интеграл авах гэсэн үг тийм. Тэгэл 0-5 секунд. Тэгэхээр t нь бол 0-5 хүртэл за би эндээс замаа олох гэж байгаа. Тэгээ эндээсээ интеграл авчнаа. Хурднаасаа интеграл аваад тэгэд 0-5 секунд. За тэгэхээр одоо би тодорхой интеграл бодож шүү дээ. Хасах 0.5 t-ийн квадрат нэмэх нь 2t. За эндээсээ хурд авчи. Интеграл авчи. Тэгэхээр хасах 0.5 гүрчин зэрэгэндээ 1 нэмээд тэрэндээ хаваалаа. Нэмэх нь 2-ыг гүрчин t-ийн 1 зэрэгтэн чинь зэрэгэндээ 1 нэмээд тэрэндээ хаваалаа. Хэлнэ 0-5 хүртэл. За тэгэхээр 0.5 гэдэг бол 2-ны 1, өрчин 3-ны дээд хэлээ тавилаа. Нэмхний нэрийг хураагаад 5-а тавьчих. За доод хэл маань тэтгэвргүй орлуулад бүгдийг гаргах юм. За тэгэхээр нэг бодноо гэсэн. 5-ын куб чинь 125, хуваах нь 6 хасах. Нэмэх нь 5-ын квадрат 25. За ийшээ 6-аар өглөө. Тэгэхээр 6-ны 25-ыг 6-аар түгэж чинь 150. Тэгээ хасах нь 120 буюу 6-ны 25 гарах юм шиг. Тэгэхээр дөрвөн бүхэл 6-ны 1 манай 1 чинь метр секунд шүү дээ. Тэгэхээр дөрвөн бүхэл 6-ны 1 метр явжээ. За 65. Энэ мөрийн дээр хөрөлгсөн төрлийн талбай гэж байна. Манай энэ маань нэг доош харсан парабол нөгөөх маань нэг юм шулуун. Y тэнцүү нэгээс хань хэсэгдэх шулуун. За тэгэхээр энэ шулуун парабол хоёрын огтлцол бол ийм төрс үүснэ. Тэгэхээр би одоо нэг хэлийн хоёр зэгийг олно гэсэн үг. За тэгэхээр нэрөө тэнцүүлж 3-аас хань x квадратаа 1-ээс хань xтэй тэнцүүлж. За тэгэхэд 0 тэнцүү энийг хоошоо гаргаж чинь x квадрат хасах нь x 3-аа хоошоо гарлаа хасах 2. За энийг тэгтэнцэж x маань хасах 1 нөгөөх маань 2 гарч байна. Тэгэхээр энэ хасах 1 энэ 2 хүртэл юм байна те. За тэгэхээр төрсийн талбайд бол хэлнэ x нь хасах 1-ээс 2 хүртэл. За манай дээр орж байгаа нь болохоор парабол нь. Тэгэхээр би одоо яасан гэсэн энэ параболоосоо энэ шулуунаа хасаад өчнөө гэсэн энэ интеграл бодчихно. За тэгэхээр энэ маань юу болох вэ гэсэн чинь хасах 1-ээс 2 хүртэл 3-аас хань x квадратаас хасах 1 нэмэх нь x гээд эндээсээ интеграл авчих нэ. За тэгэхээр тэнцүү хасах 1-ээс 2 хүртэл хасах x квадрат нэмэх нь 1x 3-аас 1-с гарчин 2. За энэ интегралыг бодчихно гэсэн үг. За тэгэхээр би нэг 2 янзаар бодож харуулъя те. X кубыг хуваах нь 3, нэмэх нь x-ийн квадратыг хуваах нь 2, нэмэх нь 2x. Хэлнэ хасах 1-ээс 2 хүртэл. За тэнгуут л би хасах 3-ны 1-ийг өрчихнө. Эхлээд дээд хэлээ орлуулад тэгээд дараа нь доод хэлээ орлуулад хасчихна. Дараа нь нэмэх нь 2-ны 1-ийг өрчихнө x квадрат эхлээд дээд хэлээ орлуулад дараа нь доод хэлээ орлуулад хасчихна. 2-ыг өрчихнө дээд хэлээсээ хасах нь доод хэл. За тэгэхээр хасах 3-ны 1-ийг өрчихнө 8-аас хасах нь 1 гэж 1 болчихно. Нэмэх нь 2-ны 1-ийг өрчихнө 4-өөс хасах 1, нэмэх нь 2-ыг өрчихнө 3. За тэгэхээр энэ маань 9-ийг хуваах нь 3 гэхээр хасах 3. За энэ болохоор 2-ны 3, нэмэх нь 6. За 6-аас 3-ыг хасахаар 3, нэмэх нь 2-ны 3. Тэгэхээр манайх 4.5 гарч байгаа маань. За эсвэл бүгд энийг яаж бодож болох вэ гэсэн чинь за баг энэ зэнд багтчихна да. За нөгөө S маань хасах 1-ээс 2 хүртэлгээд би эндээс нөгөө хасах тэмдгээ гаргаж. Тэгэхээр хасах тэмдгээ гаргачаар x квадрат хасах 1x хасах 2. За тэгсэн чи ийм интегралыг яаж боддог вэ? Энэ тэгшлийн шийдэн энэ хоёр нь байхгүй. Тэгвэл бүгдээрээ хасах 6-ны 1 өрчгөн дээд хэлээс нь доод хэлийг хасаад куб төржлөөл манай интеграл хайр гардаг те. Тэгэхээр эндээс 6-ны 1 өрчгөн 3-ын куб гээд 27 3 дугаарчаар 9-ийг хуваах нь 2 гээд яг 4.5 гарч байгааз тэгэхээр энэ л цаг хэмнэх арга гэсэн үг те. За 66 f-од x мөрийн 0-оос 4 хүртэлх хэсгийг x тэнглэгийг тойруулж эргүүлэхэд үүсэх биеийн эзлэх хүнийг олгоно. За тэгэхээр өргөл x, y
За f-д x тэнцүү x гэдэг чинь x гэдэг шулуун. Тэгэхээр 0 байхад 0, 1 байхад 1 гэдэг урбал яг энэ шулуун тий. За тэгэхээр одоо 0-оос 4 сарт гинэ. Тэгэхээр 2, 3, 4. За 0-оос 4 завсартаа гэхээр манайх энэ гурвалжин болж шээ. За энэ гурвалжныг x тэнглэгийг тойруулж эргүүлэхэд үүсэх. За бүгд x тэнглэгийг энэ гурвалжнаа тойруулж эргүүлэхээр ямар төрс үүсэх нэг юм конус үүсэж байна. За энэ конусын эзлэх үнийг бол гинэ. За би нэг хоёр арга олъё. Нэгдүгээрт манайх 4 байхад 4 гэдэг чинь энэ радиус нь 4, өндөр нь бас 4 өсөх шүү дээ. За тэгэхээр конусын эзлэх үнийг яаж олдог вэ гэж бүгдээрээ суурийн талбайг өндөрөөр хөвчүүлээд 3 тавьчихдаг. Суурийн талбай болохоор p хүч нь r квадрат нь манайх радиус нь 4, өндөр нь бас 4. Тэгээд 3 тавьчихдаг. Тэгэхээр манай эзлэх үн маань 3.64 p гарч байгаа юм шүү дээ. За тэгвэл энийг бүгдээ интегралаар яаж боддог вэ гэсэн чинь эзлэх үнийг олохдоо хил нь 0-оос 4 хүртэл p хүрчгэн. За би ямар функцийг тойруулж эргүүлж байгаа вэ гэсэн нь f-д x гэдэг мөр. Тэгэхээр мөр тойруулж эргүүлж байгаа функцийн квадрат зэрэгшүүлээд эндээс интеграл авч байгаа. За энийг бас юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр 0-оос 4 завсарт. Тэгэхээр бүгдээ энийг ингээд нэг хэд хэдэн хэсгүүдэд ингээ хуваач. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за манайх энэ болохоор яг нэг огтлогдсон юм шиг харагдаад байна те. Ингээ ерөнхийдөө нэг юм цилиндрүүд гарч ирнэ. За тэр цилиндрийн эзлэх үнийг бол гэхээр цилиндрийн ба суурийн талбайг өндөрлөхтэй PR квадрат гэдэг. Энэ суурь нь болохоор юу гарах вэ гэсэн чинь PR квадрат. Тэгээ өндөр нь болохоор манай энэ d гэсэн. Тэгэхээр маш жижиг хэсгүүдэд хуваагаад тэдгээр нийлбэрийг олж байгаа л гэсэн. За тэгэхээр p хүчиг нь 0-оос 4 хүртэл манай f-д x чинь x гэдэг үгтэй. Эндээс интеграл аваад тэгэхээр p-гээр үрчдэг нь шүү дээ. Өөрөөр эхлээд хил нь хаанаас хүртэл ямар функцийг тойруулж эргүүлж байгаа тэрнийхэн квадрат тэгээд үрчиг нь p. За тэгэхээр p хүч нь x квадратаас интегралыг авахаар x кубик байх нь 3, хил нь 0-оос 4 хүртэл. Тэгэхээр 3-ны p хүч нь эхлээд дээд хэлээ тавилаад 4-ийн куб хасах нь дараах нь 0 болчихно. Тэгэхээр яг 3-ны 64 p гэдэг адилхан гарч байгаа. Тэгэхээр өөрөлдвөл эзлэх үн эргэлтийн биеийн эзлэх үн болдог томьёо маань x нь a-гаас b хүртэлгээд ямар функцийг тойруулж эргүүлж байгаа тэрийг квадрат зэрэгшүүлээд эндээс интеграл авахаар эргэлтийн биеийн эзлэх үн гардаг байна. За 67 ашигын өсөлтийн хурд нэмнэ. Тэгвэл 0-оос 5 хүртэл ашигын өөрчлөлтийг олоо гэж. За тэгэхээр би нэг ашигаа 0-оос 100 хүртэл хэмжих гэдэг шүү дээ. Тэгэхээр манай өөрчлөлтийн хурд нь одоо нөгөө нэг замныг чухацаандах замын өөрчлөлт нь хурд гэдэг шиг тийм. Тэгэхээр би замаа олохын тулд интеграл авдаг. Яг тэрнтэй адилхан өөрчлөлтийн хурдны нэм чинь яг өөрчлөлтөө олъё гэвэл бүгдээрээ эндээсээ интеграл авчна. Тэгээд 0-оос 100 хүртэл гэсэн шүү дээ хэлнэ. Тэгэхээр 50-аас интеграл авахаар 50x хасах нь 0.9 чинь x-ийн 1 зэрэг чинь x квадратыг байх нь 2 хэлнэ 0-оос 100 хүртэл. За тэгвэл одоо бүгдээ энд 100-гаа орлуулад 0.2-ыг хуваах нь 2. Тэгээд 100-ийн квадрат. За хасах нь 0-ээр болоход тэгээд бүгд 0 гарчих юм шүү дээ. Тэгэхээр энэ маань 5000 хасах нь 0.1-ийг үржих нь 10,000. Тэгэхээр энэ маань 5,000-аас хасах нь 1000 буюу 4,000 гарах юм биш үү. За дараах нь 68. За тэгэхээр 0-оос орчуулагч 0-оос 4 секундын t-дэх минутанд ийм орчуулдаг бол 1-ээс 2 секунд завсарт хэдэн үг орчуулсан бэ гэх. За тэгэхээр манай нөгөө нэг үгийн тооны энэ функц самарч юм шүү дээ. Энэ маань биднээс явуулахаараа энэ ийшээ хугацаа, ийшээ орчуулсан үгийн тоогоо илэрхийлвэл манай энэ маань доош харсан парабол юм байна. За би нэг багцаалдаад эндээсээ нөгөө оройн цэгийг үзэдгийг уламжлахаар хасах 12t нэмэх нь 12 тэнцвүүдийг гэхээр оройн цэг нэг юм байна. Нэг дээр оройтой. За нэг багцаар энэ гэж үтэй. Тэгээд нэг нь доош харсан парабол байна л та. Доош харсан парабол ийм юм болов эсвэл ингэж байгаа юм болов гэдгээ нэг багцаалж харъя те. Тэхийн тулд би тэнхлэг огтлох цэг нь хаагур хараад. Тэгэхээр w маань хасах 6t квадрат нэмэх нь 12t нэмэх нь 9.
За тэгээд ихтэй тэнцвүүлэхээр чи бүгд 6-д хасах 6 тооч. Т квадрат хасах нь 2Т хасах нь 15. За эндээс Т-г болохоор 5 ба хасах 3 гэх юм байна. За тэгэхээр нэр үржүүл хэрэг хасах 15 нэмээд эсрэг хасах 2 гоц. За тэгэхээр хасах 3 ба нэмэх 5. За ашгүй 5-ны нэгээр цаашаа хөтлөх юм байна. Барил юг авчлаа, баримжууг авчлаа тий хасах 3 нь арай ч энд байхгүй. За тэгэхээр манайх ямар ч гэсэн манай парабол бол нэг иймэрхүү юм байна. За тэгсэн чинь биднээсийг 0-оос 4 завсардах одоо энэ функцийг өгсөн шүү. Тэгсэн чинь биднээсийг тэгвэл 1-ээс 2 завсардах. 1-ээс 2 секундэд хичнээн үг орчуулсан бэ буюу энэ талбай нь манай үгийн тоо илэрхийлнэ. За тэгэхээр одоо бүгдээрээ интеграл авчих нь шүү дээ тий. За энэ дээр бичдөө. За одоо яасан гэж чинь би нөгөө үгийнхэн тоог олох гэж байгаа. Үгийн тоогоо олохын тулд эндээсээ за үгийн тоогоо зөв би x гэж заа. За хэлнэ 1-ээс 2 хүртэл. За дээр орж байгаа манад нь доош харсан парабол, доор орж байгаа нь энэ тэнхлэг. Тэгэхээр би нөгөө хасах 6Т квадрат нэмэх нь 12Т нэмэх нь r. За доор орж байгаа функц нь ойлгомж хасаад эндээс интеграл авахаар манай 1-ээс 2 секундэд орчуулсан үгийн тоо гараад ирнэ. Тэр хасах 6Т кубыг хуваах нь 3 нэмэх нь 12Т квадратыг хуваах нь 2 нэмэх нь 1-ээс 2 хүртэл. За энэ хоёрыг хураагаад хасах 2-ыг хүчин Т кубийнхоо эхлээд дээд хэлээ тавиад дараа нь доод хэлээ тавьчих. Дараа нь энэ хоёрыг хураахаар 6Т квадратын эхлээд дээд хэлээ тавиад дараа нь доод хэлээ тавьчих. Эрийг хүчин Т-гийн хооронд бас дээд хэлээ тавиад доод хэлээ тавиад хасчих. Тэр хас 2-ыг хүчин 8-аас 1-ээс гарч 7, 6-г хүчин 4-өөс 1-ээс гарч 3, эрийг хүчин 1. Тэгэхээр манайх хэд болж байна? Хасах 14 дээр нэмэх нь 18, нэмэх нь 9 юм байна. За энэ эрийг хасгаар чинь 4 болоод бүгдээрээ 94 үг орчуулсан байна. За 69 нь харъя. За энэ функцийн графикийн 4-9 тэг гэсэн шумуудаар хүрэлцсэн талбайг 5 тэнцвүүдэд хэсэгт завсарт хуваагаад трапецийн ойролцоогоор тооцоол. За энэ нөгөө түрүүний биднээсийн өмнө хийсэн бодлого ш нэрээ. За тэгэхээр яг нөгөө 4-9 завсарт 5 тэнцвүүдэд хуваахад нэг завсрын урт нь гэхээр нэг өөрчлөлт нь бүгд 9-өөс 4-ийг хасаад өмнөх бодсон бодлогоогоос 9-өөс 4-ийг хасаад 5 тэнцвүүдэд хуваахаар энийг гарсан. За тэгэхээр би нөхөдөө 5 гэсэн. Тэгэхээр завсрын урт нь 1 гэж гарсан тий. За ийм тул бүгдээрээ 0 5 тэнцвүүдэд хуваахаар ч нөгөө 4 5 6 7 8 9 байсан да тий. За өөрөөр хэлбэл төрний бодлогоо би дахиад тайлбарлах болчиход байна шүү дээ тий. Яасан гэсэн чи бүгдээрээ за яг ийм байснаас санаж байгаа ч гэсэн ингээд 4-өөс 9 хүртэл манай эн чинь дээш харсан парабол тий. За тэгэхээр нөгөө багцаагаар нөгөө ингээд тэгээд 4-өөс 9 гэсэн завсарт гээд яг өмнөх бодлого байна л да. Яг би өмнөх хариу ингээд өгчээ. Тэгэхээр энэ талбайг бол гэснээр 5 тэнцвээс тухайн гэсэн учраас би 9-өөс 4-ийг хасаад 5 тугаас 1 буюу манай өөрчлөлт нь одоо нэг бүгдээрээ 1 хүртэл хэрчмүүдэд ингээ хуваасан. Тэгэхээр энэ маань нөгөө 5 6 7 8 тэгээд эднээс нэг өгчөж байгаа. За тэгээ одоо бүгдээрээ яасан гэсэн чинь энэ маань талбайгаа ойролцоогоор нөгөө талбайнуудаа олоод нэмснэ дээ тий. Тэгэхээр энэ маань талбай тэнцүү гэж байгаа. Талбай тэнцүү нөгөө би ингээд 5 шиг трапецийн талбайг нэмээд ингээд нэмсэн тий. Тэгэхээр трапецийн талбай гэдэг бол бүгдээрээ эндээс яасан гэсэн чинь энэ зам болохоор нэг байгаа шүү дээ өндөр. Тэгэхээр бид тэр 5 тэгшиг трапецийг олохдоо яасан бэ гэхээр энд зөв ингээд бичиж 4 дээрх утга дээр 5 дээр утгыг нэмээд 2 туваагаад тэгээ өндөр нэгээр хүчлэн манай өндөр гэдэг маань одоо энд dx гэдэг нь болсон баг шүү дээ. Энэ өөрчлөлт нь dx. Энэ зэн dx нь манайх 1. За тэгээд яасан гэсэн чинь дараа нь бүгдээрээ 5 дээрх утга дээр нь 6 дээрх утгыг нэмээд 2 туваагаад өндөр өөрчлөлт ингээд трапез хандлагыг болоод байгаа шүү дээ. Энэ хоёрыг нэмээд 2 туваад өндөр өөрчлөлт гэдэг. За тэгээ нөгөө бүгдээр түрүүн өмнө гаргасан яг өмнө байгаа учраас хамгийн захын 4 дээрх утга за бусд нь бүгд 2 өөрчлөгдөжсэн. Тэгээ хамгийн сүүлийнх нь 9 дээрх утга.
Тэгсэн чинь бүгдээрээ санаж гинөө манай энэ талбай нь 440 гарч ирсэн ойролцоогоор. За энийг тэгээд 4 гэж нөхнө наа. За өмнө нөгөө ботсон байгаа учраас зүгээр ингээд тайлбарлчих. За дараа нь 70. Дараах интегралыг трапезийн дүрм ашиглан дөрвөн хуваалтаар ойролцоогоор тооцоол гэж байна. За тэгэхээр 0-оос p засвардах синус x юм байна шүү. За тэгэхээр 0-оос p засварыг 4 тухаа гэсэн. Тэгэхээр 0-оос p засварыг 4 тэнцэс тухаана гэхээр бүгд нөгөө өндөр нь юу гэж тарах юм чи 4-өөсөө 0-оос 4 биш. 0-оос p шүү. 0-оос p засварыг 4 тэнцэс тухаа гэсэн. Тэгэхээр p-гээсээ 0-ыг хасаад 4 тухаач. Тэгэхээр би энийг 4 гэж бүглэнэ гэсэн. Тэгэхээр 4-ний p болох юм. Тэгэхээр манайх одоо юу гэсэн үг вэ гэхээр за би 6 зорж хагаад за манай синус x маань 0-оос p засварт хэрэгтэй жоох том зорч зэ. Тэгэхээр синус чи 0 байхад 0, 90 байхад яг 1 авдаг тий. За энийг 4 тэнцвэс засварт хуваах гэсэн. За тэгэхээр 4 тэнцвэс засварт хуваахаар бүгдээрээ ингээд хуваачих гэсэн үг. Тэгэхээр өөрөлдвөл энэ 4-ний p маань 1 юм захилж байгаа тий. Тэгэхээр энэ нь болохоор 4-ний p дараагийн 2-ний p дахиад энэ хоёрын дунд үзэх гэсэн үг шүү дээ. Эсвэл энэ дээр 4-ний p-г нэмчихнэ. Тэгэхээр энэ маань 4-ний 3 p болчихно. За тэгээ одоо биднес эхнийх нь нөхөхийн тулд эхнийх нь 0, дараах нь 4-ний p, дараах нь 2-ний p, дараах нь 4-ний 3 p гэсэн ийм цэгүүдэд хуваана гэж өгч байна. За одоо ингээд трапезийн дүрмээ ашигланаа гэж байна. За тэгэхээр энэ яасан гэж бүгдээрээ одоо энэ S1, S2, S3, S4-ийн хандлагыг болох гэдэг шүү дээ. За яг юундаа бол одоо бүгдээр трапез болохоор чинь ингээд трапез болгочод байгаа шүү дээ. Тэгэхээр манай жинхэнэ талбайгаас арай жоохон бага гарна тий. За би 4 тэнцэс тугааж байгаа. Яг интегралд болохоор бүгдээрээ энэ dx-ийн өөрчлөлтөд аль болох тэгрүүд мөлөх маш бага жижиг хэсгүүд байгаад нэмэхээр манай талбайтай ойролцоо гарч байгаа. За одоо бүгдээр бол яг энэ төрлийн хандлагуудыг нэмнэ гинэ. За тэгэхээр одоо энэ талбайгаа олохдоо бүгдээр яаж аа гэсэн чинь за эхлээд би яг бичээд дараа нь энд нь тохируулж тий. dx маань одоо энэ чинь ойролцоо болж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо энд эхний 4 шиг талбайгаа нэмж байгаа. Дараа нь тэгээд нөхөх юмдаа тохируулаад харуулна. За тэгэхээр S1 маань юу гэсэн үг вэ? Эхлээд энэ үзүүрийн 0 цэг дээр утга дээр дараа нь бүгдээрээ 4-ний p цэг дээр утгыг нэмээд 2 таагаад тэгээд нөгөө энэ трапез хаад энийг өндөр хөвчүүлж байгаа. Тэр нь одоо манайхаар дельта x гэж хэлчихэ. За энэ зайнуудын бүгдийн дельта x 4 тэнцэс тугаасан юм манайхаар бол 45 шүү. За дараа нь яаж аа гэсэн чинь 4-ний p цэг дээр утга дээр бүгдээрээ 2-ний p цэг дээр утгаа нэмээд тэгэхээр энэ хоёрыг нэмээд тэгээ 2 таагаад өндөр хөвчүүлж байгаа тий. 2 таагаад дельта x хөвчүүлж байгаа. За дараагийнх нь болохоор яасан гэсэн чинь f 2-ний p цэг дээр утга дээрээ бүгдээрээ 4-ний 3-ын p цэг дээр утгыг нэмээд 2 таагаад дельта x хөвчүүлж байгаа. За сүүлийнх нь болохоор яаж аа гэсэн чинь 4-ний 3-ын p цэг дээр утга дээрээ нөгөө үзүүрийн p цэг дээр утгаа нэмээд 2 таагаад өндөр хөвчүүлж байгаа. Ингээд трапезтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр энийг болохоор энэ юу гэж чийд байна гэхээр дельта x-ийг хуваах нь 2-ыг хаалтнаас гаргаад тэгээд одоо бүгд нэмэн ш. Тэгэхээр энэ 1 удаа, энэ чи 2 удаа, 2-ний p 2 удаа, 4-ний 3 p 2 удаа, p 1 удаа бац. Тэгэхээр энийгээ бол 0 дээр хутга. Тэгээд p 4-ний p цэг дээр хутга маань 2 удаа, 2-ний p цэг дээр хутга маань 2 удаа. Тэгээд 4-ний 3 p цэг дээр хутга маань бас 2 удаа нэмэгдээд үзүүрийн p цэг дээр хутга нь 1 нэмэгдэж байгаа. За энийг энэ дээр юу гэсэн бэ гэхээр одоо дельта x-ийг хуваах нь 2 гээд нөгөө x0 x нөгөө энэ хэд нь 2 удаа сүүлийнх нь 1 удаа. Тэгээ шууд хариугаа тавьчих. За тэгэхээр одоо бүгд эндээс яах юм гэсэн чинь дельта x гэдгээ би 4-ний p 45 хааж байгаа шүү дээ. Хуваах нь 2. За f-д 0 гэдэг манай f функц чинь синус функц шүү. Тэгэхээр синусын 0 цэг дээр хутга, дараа нь 2-ыг хүрчин синусын 45 дээр хутга, дараа нь 2-ыг хүрчин синусын 90 дээр хутга, нэмэх нь 2-ыг хүрчин за энэ хаалт хэрэггүй шүү дээ. 2-ыг хүрчин синусын 44-ний 3 p дээр хутга, дараа нь 2-ыг 2 синус p чинь болохоор 0 p дээр хутга. За нэг нэмнэ. Тэгэхээр эхнийх нь 8-ны p болоод синус тэгд тгийг авдаг.
45 болохоор язгуудар 2-ыг баах нь 2. Синус эрднийг авдаг. 4-ний 3 пи дээр болохоор 2-ны язгуудар 2-ыг авдаг. За пи дээр болохоор 0-ыг авдаг. За тэгэхээр манай хариу маань 8-ны пи энэ 2 устдчихнаа. Энэ 2 устдаад язгуудар 2 удаа юм байна. Тэгэхээр нэмэх нь 2. За 2-ыг гаргаад хураачвал язгуудар 2-д нэмэх нь 1-ийг баах нь 4 пи гэсэн ийм хэрэг гарах юм шиг. За харъя бүгдээрээ. За тэгэхээр энэ нь болохоор 4-ний пи. Тэгээд сүүлийнх нь боллоо 1 дээр нэмэх нь язгуудар 2 юм биш. 1 дээр нэмэх нь энэ язгуудар 2 энэ 1 юм байна. За ингэж бүглэнэ. За тэгвэл энэ бүгд яг жинхэнэ бодоод ойролцоогоор бодсноо хариу гарч юу гэдгийг харъя. За энийг одоо би яг тооны машинаар бодоод яг гаргаад хариугаа гаргачих. Тэгэхээр одоо бүгдээрээ язгуудар 2 маань болохоор 1.4 орчим байдаг да. За тэгэхээр бүгдээрээ эндээс 2-оос язгуур 1.4 орчим. Энэ дээрээ 1-ийг нэмээд тэгээд 4-т хуваагаад тэгээ пи буюу ойролцоогоор 314 хүчлэхээр шүү дээ. Манай талбай ойролцоогоор 185 за бараг л 1.9 орчим байх шүү дээ. За одоо бүгд яг зүгээр интегралаараа бодъё. Интегралаараа бодохоор яах юм гэсэн чинь бүгдээрээ 0-оос пи завсарт синус x тий. Орвол энэ интегралыг бодоод хариугаа яг тулгаж үзнэ. Энэ ойролцоогоор гарч ийн үгүй. Тэгэхээр 0-оос пи хүртэл синус x гэсэн энэ интегралыг бодъё. 0-оос пи хүртэл. За тэгсэн чинь синус x-с интеграл гарч ийн хасах косинус x гэдэг. Тэгээ хэл нь 0-оос пи хүртэл. Тэгэхээр бүгд энэ чи хасах нь косинус x-тэй дээд хэл пиг орлуулад дараа нь хасах нь косинус доод хэлээр оруулчих. Тэр косинус пи дээр хасах 1 гэдэг байхгүй юу? Хасахсаа нэмэх косинус тэгтээ 1 авдаг. Тэгэхээр манай талбай нэг жинхэнэдээ бол 2 юм байна шүү дээ. Гэтэл цаг 1.9 гэж гаргаж байгааз. За тэгэхээр эндээс бүгд ингэж харж болно. Ерөөсөө 0-оос пи засардах энэ талбай 1 байт юм шүү. Дааны 2 болж магадгүй. Гэхдээ 2. Тэгэхээр яг ингэж тал хуваацсан манай энэ хэсгийн талбай 1 байт юм байна. Энэ бас 1 байт юм байна шүү дээ. За